Монголын киноны цагт 2 баримтат кино нээлттэй. Монголын үндэсний кино урлагийн академийн болон зохиомж их сургуулийн үүсгэн байгуулагч, кино найруулагч, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цагт 2-ын дурсгал зориулан Монгол улсад кино урлаг үүсэн хөгжсөний 90 жилийн ан хүрээнд бүтээсэн байна. Аливаа кино урлаг дээдлэгч хүнд зөвлөлт холбоот улсын кино урлагийн дээд сургуульд мэргэжил эзэмшин гэдэг их хувь заяа их урам зориг байдаг. Тэдний нэг кино найруулагч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цагт 2 юм. Тэрээр Монголын кино урлагийн академиг үүсгэн бий болгосон нь түүний монголчуудын кино урлаг хөгжөхөд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Миний аав бол Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, урлаг судлалын доктор, профессор, кино зурлагч, кино найруулагч юм хүн. За аавынхаа Монголын кино урлагт хийж бүтээсэн 30-40 жилийн түүхийг одоо энэ баримтат кинон дээр нэгтгэж харуулсан. За ингэхдээ бол аавынхаа хамтарч ажилладаг нөхөд кино зохиол одоо баримтат киноны зохиолыг бол Гүр Азар ах маань өөрөө ингээд найзынхаа дурсгал зориулаад кино бүтээе гэдэг санал тавиад ингээд гэр бүлийнхэн хүрээнд хийсэн байгаа. Цогоо ах маань киноны жүжигч, найруулагч, оператор, жүжигчд гэдэг ингээд ийм олон сургууль байгуулсан зохиомж гэдэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь кино урлагийн академиг байгуулсан. Кино урлагийн академиг байгуулна гэдэг чинь жүжигчдийг, найруулагчдыг өссөн твшигт нь хэрэгтэй. Гурав дахьт нь 9-р богд, 10-р богд 2, 9-р богд нь жанч халаад, 10-р богд нь тодорхойгүй байх хооронд богд 1, 2, 3 гэдэг 3 ангитай киноос. Энэ гурыг нь ер нь түшиглээд гэхдээ жижиг шажигнууд нь орж байгаа л да. Энэ гураа түшиглээд энэ кино маань бий болсон гэж ойлгож байна. Цагт 2 1999 онд зохиомж их сургуулийг үүсгэн байгуулж шинэ үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулсан төдийгүй Монголын уран сайхны кино нийгмийн соёлд нөлөөлсөн сэдвээр докторийн зэрэг хамгаалсан судлаач эрдэмтэн хүн байсан юм а. Түүнчлэн Монголын түүхийн тэр бүр ил байдаггүй он цагийг үнэн мөннөөр нь дэлгэцэнд мөнхлөн үлдээсэн гавьяатай үе юм а.